Сүүлийн үед надаас дүүнер маш олон зөвлөгөө асууж байна л да. Тэр дундаа бүр яг ахлах сургуулаа төгсч хэмжээг байгаа. Сурагчд. Асууж байгаа зүйлүүд нь дандаа юу вэ гэхээр бизнес хийх, мөнгө олох, санхүүгийн эрхчлөлөнд хүрэх гэдэг зүйлүүдийг яриад байна л да. Яг уу тэр бол зөв зүйл, нэг буруу зүйл биш. Гэхдээ тэрний чинь наан дахиад илүү анхаарах ёстой чухал зүйл байдгийн шүү гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй юу. За жишээ нь штэ. Гутлынхаа гадуур амьсаа өмсдөг хүмүүс байна уу энэ дунд? Тийм юм байхгүй штэ тий. Тэгэхэд дүүнэрийн асууж байгаа юм бол яг тийм болоод байгаа байхгүй юу? Гутлынхаа гадуур амьсаа өмсөх гэдэг. Хүн гэдэг амьтан эхлээд өөрийнхөө онцлогийг таньж мэдээд, өөрийнхөө зорилгыг тодорхойлоод, тэгээд ур чадвараа хөгжүүлээд, эцэст нь тэр ур чадвар гэдэг зүйл чинь чамд тэр хаагаад байгаа мөнгө гэдэг зүйлийг чи бол авчирж өгдөг байхгүй юу? Тэгхгүйгээр ямар ч ур чадвараа хөгжүүлсэн юм байхгүй, өөрийнхөө онцлог авьяасыг нээсэн юм байхгүй, шууд мөнгө рүү явах юм бол ерөөсөө л мөнгө олохын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс болж хувирна. Тэгээд эцэст нь ямар ч чамд итгэдэг хүн байхгүй, хамтрагчд байхгүй, найз нөхөд дэмжигчд гэж зүйл байхгүй, ойр ганцаараа нэг ямар нэгэн зүйлд хүрсэн ч юм шиг, хүрээгүй ч юм шигтэй тийм нөхцөл байдал руу орно. Тийм учраас миний ганц зөвлөгөө гэх юм бол 2026 онд зөвхөн яг өөрт чинь жинхэнэ баялаг болж үлдэх хинч булаач чадахгүй, хизээч алга болохгүй тэр ур чадвараа хөгжүүлэх гэдэг зүйл рүү нэг фокуслаад үзүүл яасан бэ те. Тэрнээс тэр одоо мөнгө олох, санхүүгийн эрхчлөө, тансаг хэрэглээ гэх мэт зүйлүүдийг төрдөө төвчээд арай нэг чухал зүйл рүүгээ анхаарал үзүүл. Зүгээр юм шүү. Манайхаа. За нэгэнт бичлэг хийж байгаа ихнийг зарлал авчуулчих. Тэр юу вэ гэхээр миний рилнүүдийн доор нэгэн тоо хаб гэж чичээд хүмүүс рүү чат очдог. Гэхдээ зарим хүмүүст очихгүй байгаа юм байна. Ягаад гэхээр тэр хүмүүсийн өөрсдийнх нь чатны тохиолгоо гаднаас чат авдаггүй юм байна. Тэгэхээр та хэд маань өөрсдөө над руу чат бичээд холбогдоорой.